За бүгдээрээ сайн байцгаана. Улаанбаатар хотоос 4 цаг дахиад Сэлэнг аймгийн Алтан булгийн чөлөөт бүсээр ирлээ. Өчигдрөөр унтахгаа явчихсан манай нэг дүү над руу залгаж байна. Ахаа энд гоё бизнес байна. Та хүмүүс мэдүүлээд өгөөч. Танилцуулаад өгөөч гэдэг. Тэгэхээр өглөө багийнхнаа аваад хөдөлчлөө. Энд бол их гоё юм байна. Энэ чөлөөт бүс дотор одоо манай барилгын мэдэндээ төмөр бетон каркас блоконд үргэлжлэлтэйгээр ямар сайн чанарын барилга байх вэ тийм ээ. Яг тийм хийцлэр хийсэн байна. Дээрээс нь манай дүү яг өөрөө хэлж байна. Ахаа би бүх юма өөрөө хийсэн юм аа. Сайн барьсан юм аа. Деталуудаа аягүй чанартай хийсэн гэдэг. Дээш хоёр давхар доошо нэг давхар ийм объекттэй бизнес байна. За бизнесээ хувьд бол манай үеийн мэдэндээ ганцхан 8 гээд өөрөө очиод бараагаа авчираад энд авчираад янзлаад ингээд зардаг үе бол өнгөрчээ. Европын орнууд руу ерөөсөө захиалгаа өглөө, Азийн орнууд руу захиалгаа өглөө бүх бараа бүтээгдэхүүн өөрсдөө хүрээд ирдэг болж. Тэгээд энд чи одоо нийтдээ 5,000 төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй зарах ийм зөвшөөрөлттэй ийм бизнес байна. Танилцуулаад өгөөч гэдэг. Манай дүү яриахаар нь одоо би ингээд танаа танилцуулж байна. За тэгэхээр ер нь бол дэд бүтцэн шийдэгдсэн объект гэдэг бол маш их сайн хөрөг оролт байдаг тийм ээ. Дотроо нойлтой, дулаантай, уус цахилгаан бүх юм шийдэгдсэн. Тэгэхээр ийм объект дотор 5,000 гаруй бараа бүтээгдэхүүнийг зөвшөөрөлтөй татваргүй зарна гэдэг бол энэ бол алдаж болохгүй боломж юм шүү. Тийм учраас одоо худалдаа 8 эрхэлдэг ийм хүмүүс надтай холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл сайхан аваарай. Яг сонирхсан хүнд нь доторх зураг одоо өрөө дасгалгаа юмнуудыг үзүүлье тийм ээ. За бүр өсөх юм бол дэлгүүрийн нөөник данс тооцоо санхүү бүх юмыг мэдүүлж таниулж бас танилцуулж болно. Тэгэхээр та бүхэн энэ бүх мэдээллийг надаас аваад энэ бизнесийг аваад сайхан ашиг орлогоо олоодгоорой. Амжилт хүсье.